Хин хин нь ардаа амьдралтай гэдгээ ойлгож байлаа. Эротик өгүүлэг. Өөрийгөө хүмүүжилгүй задгай явдалтай хүн гэж хэлэхгүй. Харин ч би үеийнхээ бүсгүйчүүдээс илүү нэхуур болгоомжтой нэгэн болж төлөвсөн гэж боддог. Гэр ажил дэлгүүр гэсэн маршрутаар өдөр хоногийг өнгөрүүлж дассан миний хувьд шин адал явдал, шин танил гэдэг нь сонин содон зүйл байлаа. Нэг өдөр өдийн алдад гэрээсээ гарч яваад би тэр хүнтэй санаандгүй танилцсан юм. Өөрөө л хүрээд ирсэн, аятаахан нэмсгэлсэн тэр хүн надаас бараг 10-аад ах юм шиг санагдсан тул яагаад ч юм итгэх сэтгэл төрсөн юм. Чи өглөө болгон энэ замаар явдаг. Би чамтай дандаа таардгийг чи мэдхүү гэж олон таван үггүй шууд л яриа үтсэн тэр хүн нилээд боловсон хувцалсан нэгэн байлаа. Эхэндээ би нилээд гайхсан боловч хүн зүгээр л ярьж байхад охид шиг маяглаад байлтай биш гэж бодоод зам нийлэх зураа чаал зугаа яриа өрнөлөв. Тэр хүн энд ирээд удаагүй байгаа гинэ. Эхнэр хүүхэд нь Германд амьдардаг бөгөөд өөрөө Монголд бизнес эрхлэж болох эсхийг тандах гэж төрүүлэн ирсэн тухайга ярьлаа. Миний хаан суудаг ямар ажил хийдгийг ерөөсөө сонирхохгүй байгаа надад таалагдж эхэлсэн юм. Бид тэр өдөр уцаа солилцож дараа уулзахдаа мэдтэй байхаар тохиролцсон юм. Орой ажлаа тараад гэртээ ирсэн хойноо би нөхрийгөө удтал ажиглаж билээ. Тэр намайг сонирхоо болоод удаж байгааг тэгэхэд л анзаарсан юм. Гэртээ ирээд телевиз үзэж сонин гарчглангаа хоолой чимээгүйхэн идэж түүнийгээ хараад хизээ ингэж өөрчлөгдсөнийг нь огт санахгүй байсан үе. Би анх учрахтаа халуухан л хосууд байсан санагдана. Шин танил маань надад ийм бодолтын өдөр хоногийг өнгөрүүлэх шалтгаан болсон байлаа. Хэд хоногийн дараа над руу уцтав. Утасны цаанаас хөгжилтэй гим хоргүй хэрнээ намуухан хөнгөнөх түүний дууг сонсоод ягаад ч юм их баярлсан. Миний амьдардаг энэ хот хэдийгээр Монголын томоохон хотуудын нэг боловч бараг хүн бүр бие биенээсээ зүс таних тул гэр бүлтэй эмэгтэй хүн энэ тентхийн бааранд танихгүй эр хүнтэй сууж байвал тун содон харагдах байлаа. Тиймээс гадуур хооллё гэсэн түүний урилгаас энэ удаад би татгалцсан юм. Ингээд бид 2 хоногийн дараа түүний гэрт уулзахаар болцов. 5 давхар саарл байшингийн хаягаар хайсаар явж очсон тэр өдөр маань нэр орцныхоо хаалган дээр намайг хүлээн зогсож байлаа. Учир нь тэдний орцны хаалга тусгай кодтой тул гадны хүн орж чаддаггүй юм байна л да. 3 давхрын 4 өрөө байрыг саяхан худалдаж аваад байгаа гэсээр тэр хаалганыг намайг гэртээ оруулав. Ганц би эр хүн гэхэд тун тохилог цомхон амьдардаг юм байна лээ. Бид жаал улаан дар сууж хөгжим сонсонгоо түүний зургийн цомгийг үзлээ. Тэр миний бэлхүүсээрт эвтэйхэн тэврээд хөзөөн дээр үнснээ. Цомгийг гараас минь авч хажуу тийш тавиад намайг аяархан хэвтүүлв. Өмнө нь хизээч би анх танилцсан дорой хүнтэй унтаж байгаагүй тул ёс суртахуун маань энэ бүхнийг эсэргүүцэн одоохон боль гэд байх шиг санагдаж байсан. Гэсэн ч би энэ удаад намайг олон жил хорж цагдсан ёс суртахуунаа эсэргүүцэхээр шийдлээ. Яагаад гэвэл тэр хүн надад үнэхээр таалагдж байв. Тэр уруулыг минь шимэн үнснээ хилээ зугуухан түлхэж оруулаад зөвхөн л намайг инхрийлэн таалах гэсэн мэт тачаал өдөөх тоглоомоор тоглож эхэлсэн юм. Гар нь яг л би даасан тархитай юм шиг тусдаа ажиллаж уруул хилэн зорилгоо огт марталгүй миний доторхыг тэмтрэх гэсэн мэт тэрүүхэндээ хийж буй ажилдаа үнэн ч хандаж байлаа. Нэг л мэдхэд би гэдэг хүн бүрэн нүцгэрч махлагдгүй боловч чирэг чанга биетэй тэр ирийн дуртай тоглоом мэт болчихсон хэвтэж байлаа. Янгийн эрдэмт суралцсан гэж би өөрийгөө хэлмээргүй байгаа ч түүнд таалагдах гэж хичээж эхлэв. Гэвч тэр надад илүү хөдөлгөөн хийх хэрэггүй гэдгийг хэл үггүй ойлгуулад нүцгнээр минь өөрлөгөө харуулan тэврээд өрөөнд дотоороо хэсч эхэллээ. Тэр секс хийхээ мартчихсан мэтэл аяглах бөгөөд ядаад өмднийхөө тэлээгч тайлсангүй. Нүв нүцгэн би хөлөөрөө түүний гизээр ороож хүзөөнөөс нь тэрсэн байв. Харин тэр 2 өгзөгнөөс минь гараараа базлангаа хуруугаараа хилөөг минь зөөлхөн оролдоно.
Бид хөгжмийн аянд бүжиглэх мэт ийхүү эргэлдэх зур дур хүсэл оргилж түүний амьд амтэн шиг дотор эргэнүүлэх гарыг оруулгасан гэж би хүсэж байлаа. Чи ямар сайхан юм бэ? Чиний арьс ямар зөөлхөн юм бэ? Их сайхан үнэртэж байна гэсэн магтаалын үгийг тэр зогсоо зайгүй өгүүлэхэд бие барьсан байдал минь ааж юхан алга болж өөртөө ихтэй чөлөөтэй болж байгаагаа мэдэрч эхлэв. Бид тэврэлдээсдээ тэр чигээрээ явсаар түүний унтлагын өрөөнд ороход тэр намайг орон дээрээ бус цонхны давцан дээр суулгаад хувцаа тайлаад дөхөн ирлээ. Юу хийх гэж байгааг нь урьдчилан тодорхойлох аргагүй түүний үйлдэлүүд намайг үргэлжлүүлж гайхшуулж байсан юм. Энэ удаад тэр надад тун сонин бэлэг бэлтжээ. Яг түрүү чигшгэ өгзгөөр минь тэврэн авснаа хилнийхээ үзүүрээр хөхний минь товчийг зөөлхөн оролдож гараа саянх шигэ үргэлжлүүлэн хөдөлгөж байснаа ямар нэг бүлээхэн тос шиг зүйлийг түрхэх нь мэдрэгдэв. Тэрхүү хооронд биеийн доод хэсэгт тэр чигээрээ халуун оргин толгой эргэх шиг болоход би галзуурсан мэт аяглаж түүний орлоо зүтгэлээ. Харин тэр намайг түрүү чихээсээ чанга тэврээд минийх рүү чулуу мэт хатуу эргэтнээ хүчтэй түлхэн орууллаа. Өмнө нь би хизээч ингэж эр хүний тэвэрт газар буулгүй секс хийж байсангүй. Тэр миний өгзгнөөс гараараа барьсан хിവэрээ дээш доош хөдлөхөд минь дэмжиж байлаа. Түүнээс хойш барьж ядан тисч байсан нэгэн амттайхан хэрнээ гал мэт халуун мэдрэмж бүх биеэр тархснаа амьсгалаас минь багтаж ядсаар гадагшлав. Би ч асгаруулan уйлж байлаа. Тэр намайг сая л нэг тэврээсээ тавьж орон дээрээ зөөлхөн хэвтүүлээд дахиад л анхных шигээ үнсэж таалж эхэлсэн юм. Тэр мөчөд би өөрийгөө ямар харанхуй хоосон ядруухан байдлаар эр нөхрийнхөө таашаалыг хангагч хэрэгсэл болж амьдарч байснаа ойлгосон юм. Удалгүй тэр буцахаар боллоо. Бид салж хагцаж чадхааргүй янагшсан дассан байсан учраас хин хин нь ардаа амьдралтай гэдгээ ойлгож үлдсэн юм.